За сайн манайхаа за мөнөө жоохон ханаа төрсэн байгаа учраас ойр жоохон бичлэг хийсэнгүү. New Jeans хамтлаг тарж байгаатай холбоотойгоор бичлэг хийхээр шийдсэн. Тэгээд маш олон хүмүүс энэ талаар бичлэг хийгээд өгөөч гэсэн байгаа. Би дэлгэрэнгүй бол нэг ярихгүй. Ерөөдөө та нар мэдээлэл мэдж байгаа учраас сүүлийн үед гараад байгаа асуудал яг юу болоод байгаа вэ гэхээр за 11 сарын 29 буюу өчигдөр албан ёсоор New Jeans хамтлагийнхан бол одоо тарсан байгаа. 14 хоногийн хугацаа хай болон Adore компанид хугацаа өгсөн. Яг өөрсдийнхөө тавьж байгаа шаардлагыг тавиад энийг биелүүлээ. Биелүүлэхгүй бол хамтлаг албан ёсоор бид нар шууд гэрээгээ цуцлах болно гэсэн тийм хүсэлт явуулсан. За тэгээ өчигдөр Твлийн баг хурал одоо шуурхаа зарлаад тэрэн дээрээ за бид нар хамтлаг ингээд тарж байна. Яг бол энэ хугацаанд ерөөсөө хай болон Adore бидний шаардлагыг ерөөсөө хүлээж авсангүй. Одоо тархаас өөр арга байсангүй. Болж өгвөл бид нар одоо New Jeans хамтлагийг нэрийг буцааж авахын төлөө тэг чадлаа хичээх болно гэж байгаа. Яагаад ESG-ийг ингэж хэлсэн бэ гэхээр New Jeans хамтлаг гэрээ байгуулсан учраас бүх нэр, дуу, үг одоо бүжиг бүх зүйлс Hype Entertainment-ийн өмч олчиж байгаа гэсэн үг байхгүй. New Jeans хамтлагийн охтууд 5 гишүүн маань салаад гарчаар яадаг вэ гэхээр New Jeans гэдэг хамтлагийн нэр доор цаашаа явах эрх байхгүй болсон. Хуулийн дагуу бол дандаа Hype талд илүү ашигтай болчиход байгаа байхгүй. Тэгэхээр охтуудын хувьд бол маш ийм ашиггүй, эрсдэлтэй. Тэгээ яаж яагаад нөгөө Hype Entertainment ч өөрөө маш том компани учраас үнэхээр ингээ харьцуулахад бол хэцүү. Гэхдээ энэ 5 охин маань насны хувьд бага хэрнээ маш ийм зоригтой алхам хийж байгаа. Хамгийн гол нь тэднийг гаргаж ирсэн өөрсдийнх нь одоо минь хийж ингээд захирлыг Hype Entertainment-ийн ингээд ажлаас нь халтсан учраас цаашдаа яг ингээд Adore нэрийн доор New Jeans гэдэг нэрээрээ ингээд үргэлжлүүлээд ажиллаа хийгээ явахад бол маш төвөгтэй хэцүү байгаа учраас энэ шаардлагыг тавихаас өөр аргагүй байсан юм лээ шүү. За тэгээд Хэвлийн баг хурлаар хотод маань юу гэж хэлсэн бэ гэхээр түр хугацаанд одоо New Jeans гэдэг хамтлагийн нэрийг одоо ашиглах бид нар боломжгүй байгаа. Гэхдээ буцааж авахын тулд бүх зүйлээ дайчлах болно. За тэгээд гэрээ хийсэн сурчлагаа брэндүүдтэй болохоор хэвийн одоо үйл ажиллагаатай бол цаашдаа явна гэж байгаа. Гэхдээ би энэ дээр бас нэлээд гайхсан л та. Яагаад гэвэл мэдээж нэг Hype Entertainment-ийн Adore-ийн доор New Jeans хамтлаг тэр брэндүүдтэй хамтарч ажиллаж байгаа шүү дээ. Тэг гэрээд контракт бол тэнд ингэж явж байгаа. Гэтэл New Jeans хамтлагийн 5 гишүүн байхгүй болчоор яаж тэр брэндүүдтэй цаашаа хамтарч ажиллах юм бол хувийн одоо гэрээ байгуулсан ч гэсэн яаж хийж байгаа заавал компани одоо нэрээр бол гэрээ байгуулсан нь бол ойлгомжтой. Тэгэхээр Hype-тай заавал холбоотой ах хэвчээ тий. Тэгэхээр энэ цаашдаа хэвэн байна гэхээр би жоохон энэ дээр жоохон эргэлзээд байгаа. За тэгээ энэ Хэвлийн баг хурал чинь яг оройны 7 цаг 30 минутанд эхлэнэ гэд. За Хэвлийн баг хурал бид нар шуурхаа зарлахаар боллоо гэд. Тэгэнгүүт энэ Хэвлийн баг хурал маань бараг цагийн дараа гэсэн бараг 8:30 үед эхэлсэн. За тэгээ үргэлжлэх хугацаа нь болохоор нэг 37 минут октод маань гарч ирээд өөрсдийнхөө дуу хоолойгоо хүргэчээ. Тэгэл 37 минутын дараа тэгээд яваад очиж байгаа. За яг энэхүү Хэвлийн баг хурал болохоос өмнө хамтлагийн гишүүн Даниэл Celine брендийн арга хэмжээнд оролцсон байгаа. За Celine брендийн арга хэмжээнд оролцохдоо нэлээд юм гунигтай, нүд нь бол нэлээд юм гунигтай харагдаад байсан л та. Тэгэл яг оролцоод удааг байж байгаа шууд. Хэдхэн цагийн дараа ингээд Хэвлийн баг хуралд зарлчихж байгаа байхгүй. Тэр Селиний арга хэмжээнд оролцсон тэр буржаар үстэйгээ яг хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээ октод маань юу гэж хэлсэн бэ гэхээр Adore компани яг бидний мэддэг хуучны Adore бол биш байна. Одоо болохоор шал өөр байна. Тэгээд Adore компани за тэгээ Hype Entertainment-ийн бол байгуулсан гэрээгээ бол зөрчсөн. За бид нар бол нөхөн төлбөр бол өгөхгүй. Яагаад бол тэд нар гэрээгээ зөрчсөн учраас харин ч эсрэгээрээ тэд нар одоо компани биднэрт нөхөн төлбөр өгөх ёстой гэсэн тийм зарчимтай одоо үзэл бодолтой явж байгаа юм байна лээ. Тэгээд New Jeans хамтлагийнхан маань 2022 онд хамтлаг маань дебют хийгээд 2029 онд гэрээнд дуусгах ёстой байсан юм байна. Тэгэхээр 7 жилийн дараа гэрээнд дуусгах ёстой байтал дебют хийгээд өнгөрч 2 жилийн дараа ингээд хамтлаг тарахаар болчихж байна. Тэгэхээр Hype Entertainment-ийн хувьд бол энэ нь бол маш одоо ашиггүй зүйл гэсэн үг аахгүй маш их алдагдaltaй байна гэсэн. Хэвлийн баг хурал зарлж байх хугацаанд тэр дороо шууд 6%-аар одоо Hype Entertainment-ийн хувьцаа нь унж эхэлсэн байна. Тэгээ тухайн үед болохоор за 424 сая $4 алдагдaltaд хүрсэн гэж байгаа. За тэгээ энэ тоо болохоор цаашдаа бүр улам өсөж явж байгаа. Тэгэхээр Hype Entertainment бол үнэхээр алдагдaltaй байна гэсэн. За тэгээд Хэвлийн баг хурлын үеэр New Jeans хамтлагийн ахлагч Минжи хэлэхдээ зоригтой хүмүүс дэлхийг өөрчилдөг. Гэсэн хэдиж эр зориг хүн болгонд байгаад байдаггүй. Харин New Jeans хамтлагт бол бидний фэн болон гишүүд захирал минь хээжинийг хараад бид нар өөрсдийн гэсэн эр зоригийг олж авсан гэж хэлсэн байна. Хамгийн сонирхолтой нь энэхүү одоо Хэвлийн баг хурал одоо конференс ингээд зарлах
үед хамгийн түрүүнд хэнд хүргүүлсэн бэ гэхээр Billboard-ын сэтгүүлч Jeff Benjamin гэдэг хүнд мэдгдсэн байгаа. За тэгээд тэр хүн цаашаа ингээд дамжуулаад бүх хүмүүс одоо ингээд мэдчихэж байгаа байхгүй юу? За тэгээ нэгэн сэтгүүлч Минжигээс ингэж асуусан байгаа. Одоо Hype Entertainment-ийн ерөнхийлөгч Банси хөвгт хандаж юу гэж хэлмээр байна гэж асуухад Минжи хариулахдаа тэр хүнд бол үнэхээр хэлэх зүйл алгадаа гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн гэж хэлж байгаа байхгүй. Нэрийг бүр хэлэхгүйгээр хэдхэн хоногийн өмнө за Korea Grand Music Awards буюу одоо ceremony тий арга хэмжээ болсон. За энэ дээр ингээд New-Jeans хамтлагийн шагнал хүртсэн. За энэ үед болохоор хааны ингэж хэлсэн байдаг. За бид ингээ хэр удаан ингээ одоо New-Jeans гэдэг хамтлагийг одоо энэ нэрээрээ цаашдаа ингээ явахаа сайн мэдгүй байгаа ч гэсэн бид 5 болон одоо фэнүүд гэж аахгүй. Тэгэхээр New-Jeans хамтлагийн фэнүүдийг чинь Banis буюу одоо бүжингүүд гэж хэлдэг шүү дээ. Одоо туулаанууд гэх юм уу? Бидний хоорондох харилцааг бол хинч одоо үгүй болгож чадахгүй. Бид нар эцээ хүртэл хамтдаа байх болно, фэнүүдтэй хамтдаа байх болно гэж хэлсэн байгаа. За түүний араас одоо хамтлагийн гишүүн Даниэл хэлэхдээ New-Jeans never die гэж аахгүй тий. Хизээч үгүй болохгүй гэд маш гоё ингээд үг хэлсэн байдаг. За яг тэр үед нь бол би яг тэр хэсгийг сонсчод одоо ч гэсэн яг тэр хэсгийг хэлсэн чинь миний бүр ингээд би ярцаач. Яг тэр үед ингээд нэг сонирн болт юм лээ. Би яг тэр хэсгийг 2 удаа давтаж үзэхэд хоёулын дээр нь бүр нэг амар харамсмаар те ингээд 뉴진스가 아니더라도 뉴진스는 never die. 인사드리겠습니다. 지금까지 뉴진스였습니다. 감사합니다. За тэгээд Adore компаниас гаргасан New-Jeans фэнүүдэд зориулсан ийм аппликейшн байдаг юм. За энэ phoning app гэдэг. За энэ app дээр болохоор New-Jeans хамтлагийн ингээд фэнүүдтэйг ингээд харилцаад тэ ингээд чат ингээд бичээд идэг гэх юм уу. Тархаа мэдчихсэн учраас тэн дээр хамгийн сүүлийн удаа фэнүүдтэй хандаж маргаашнаас эхлээд энэ аппликейшнийг ашиглахгүй байж магадгүй. Тэгээд бидрийг уучлаарай. Тэгээд та нартай хайртай шүү гэдэг ингээд салах ёс хийсэн байгаа. Тэгэхээр хамгийн эцсийн постоо оруулсан гэсэн үг. Үүнээс гадна за Blackpink-ийн Rosé-гээс нэг сэтгүүлч асуусан байгаа байхгүй. За Hype болон New-Jeans-тэй холбоотой за минь хийж захиралтай холбоотой асуудлын талаар та юу гэж бодож байгаа юм бэ гэж асуухад Rosé юу гэж хэлсэн бэ гэхээр би юм тийм сөрөг зүйлийн талаар ярмаар байна. Яг эерэг зүйлийн талаар ярмаар байна. Би тэр охтуудад үнэхээр хайртай гэж хэлсэн байгаа. За мэдээж Rosé ингэж хариулт хэлэх нь зөв. Одоо өөрөө үзэл бодлыг те юу гэдэг аль нэг компани руу ч юм аль нэг талыг бариад юу хахад бол хэцүү. Яагаад тэгэхээр Rosé одоо comeback хийгээд тэ маш идэвхтэй ингээд ажил хийгээд ингээд явж байгаа учраас хөнгөнөөр маш гоё зөв оновчтой хариулт өгсөн байгаа байхгүй юу. Тэгээ бултаад өөрөөсөө тэр асуултаас ингээд бултчихчинь гэсэн үг байхгүй юу. За тэгээд New-Jeans хамтлаг маань ингээд аль бие осоор ингээд тарчлаа. Энэхүү конференсыг хэвлийн баг хурал ингээд зарлаа гэд хэлэнгүүт Adore-ийн зүгээс юу ч хэлсэн бэхээр бид нар мдээгүй штэ. Одоо л дөнгөж мэдчихээн. New-Jeans хамтлагийн яагаад бидэрт хэлээгүй юм бэ ч гэдэг юм уу те. Ерөөдөө ингээд яг хэнд нь итгэхээ ингээд мэдэхгүй. За мэдээч New-Jeans хамтлагийн мэдгдэл хүргүүлсэн байж таараа бас олон нийтэд ч гэсэн хэлсэн те. Гэтэл Adore Hype-ийн одоо үл хүндэтгэж гэх юм уу, үл тоож гэх юм уу, эсвэл яг нэгдсэн ийм шийдэл гаргаж чадахгүй байсараа байгаад ийм сайхан хамтлагийг ингээд ингэж байгаа байхгүй. Тэгээд цаашдаа New-Jeans хамтлагийн маань New-Jeans гэдэг нэрээ авч үлдэх нь үлдэхгүй нь цаг хугацааг харъя. Тэгээд хэрвээ ингээд шинэ соргог мэдээлэл гарах юм бол би бас дараагийн бичлэгээр YouTube сувагтай маш гоё ингээд дэлгэрэнгүй бас бичлэг оруулах болно. Тэгээд өнөөдөр бичлэг та нарт маань таалагдсан бол доор комент хэсгээр 3 ширхэг ингээд зөр хүлтээгээрээ манайхаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай. Одоо шөнийн 1 цаг 45 минут болж байна. Тэгээд би энийг эдитэлж хагаад өглөө гэхэд бичлэг оруулах болно. За баяртай манайхаа. Баяртай.